1920 оны үед Японы түлхээсээ цагаансан баруун үнгээр нь Монгол бүтэц сүмрэн орж ирлээ. Монголын хятадаас чөлөөлөн автономийг сэргээж богдыг хаан ширээн дэргүүлэн задна гэж аль додны дунд ятгалах цуурхал дэгдэн сэргээс цуглуулж эхэллээ. Ганин цэргийн харьцлал Трөмхийлэлээр барууны цагаан цэргийн харьцлал бас дахин нэмэгдэж аль додон маань тэсхүүгийн дэх галтлан зовлонд зэрвэдэг. Энэ үеэр Ирхүү хотод 1920 оны 11-р сарын 10-нд Монголын үнийн сүний анхны дугаар хэвлэгдэн гарлаа. Монголын үнийн сүн манай зэрэг өгүүлэлтийн ах жаврын хойсголын дэлхийд эхний ач холбогдлыг тайлбарлаж Монголын ард түмэн зориг хүчийг нэгтгэн гадаадын империалистуудын гар савраас ангиж ирж тусгаар тогтнолон байлдан авах цаг ирснийг заагаад ардын эрхэт шин засаг төр байгуулах тухай асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлалаа. Ягтын орчмын харуулуудын нутагт Сүхбаатар Бийчилэн очиж партизан зэргийн сүүлийн ардын журамт зэргийн их үүсвэрийг тавилаа. Их хорон ард түмний хингэрх чөлөөний төлөө тэмцэлд нэмдэргүн босон тэмцсэн гав ятны нэг дооровын дас зэрэг. Сүхбаатарт зүүн дөрвөн харуулдаа сэргээр элсүүлэхээр ардын журам цэргийг элсүүлэхээр гарсан юм аа. Зүүн хэдийн харуулаас нэг 17-8 хүн олж иржээ. Тэгээд гүн цэрийн билий дээр 50 гам цэрэг бүрэн зээл зөсгтэй 4 дугуйтай морин цэрэг чиргтайгаар хоолтойнтойгоор хүрчиж гүн цэрийн билий дээрэнд ич ан талах гэж ингэж бож өгөөж. Тэрний одоо энэ Сүхбаатарт өөрийнхөө дээр өдөржөөсөн 17-8 хүнтэй мөрдөд авахад түүнийг одоо талсан 30-аад алаад 10 хэдийн одоо зүгтаалгаж алдаж тэгж ангатгаар буудуулсан. Дөнгөж байгуулагдаж байсан журамт цэргийн ангууд энгийн номхон ард иргэдийг дээрэмдэж хүчирхийлэн доромжилж байсан хятадын харгас цэргийн хүч давуу бүлгүүдтэй Хяран, Шаамрын шар тухайд ирэлхэг зэрэгтэй тулдаж устган сүнэжээ. Ард түмний хингэрх чөлөөний төлөө тэмцлийн туугийг өргөсөн Сүхбаатар чавилсан болон тэдний журмын нөхдийн эрхэн дээд ажил үйсийн баярт мэдээ ард түмний дунд агшин зур түгэж хойсголын хэрэгтэй хүчин зүтгэхээр шийдсэн эрэлхэг хүмүүс зөвөрөөс цугларан ардын журамт цэргийн хүч өдрөөс өдөртө зузааран шийдвэрлэх тулал даануудад эрчимтэй бэлтгэж байлаа. Мянга 921 оны 3 дугаар сарын 1-нд Арихягт хотноо Монгол ардын намын анх дугаар их хурд хүрэлдэж Сүхбаатар тэргүүртээ 26 төлөөлөгч оролцсон байна. Энэ хурлаас намын төвхрог сонгож ардын журам цэргийг эсвэлэн зохион байгуулах ажлыг төлөвлөх ба Зэвсэг тэмцэл идэвхтэй бэлтгэх зорилгоор нөхөс Сүхбаатарыг ардын журам цэргийн жинжнаар томилжээ. Ардын намаас эрмэлзэх 10 зүйлийг түүхэн баримт бичиг баталсан намаас хойсголын ажлыг өдөрдөх програм нь болж өгчээ. Эрмэлзэх 10 зүйлийн оршилд цаг үеийн олон улсын байдал болон өөрийн орны улс төрийн болон нийгмийн шинж байдлыг Маркс Ленин сургаалын байр суурьаас тайлбарлан өгнөжээ. Ингэж зэвсэг тэмцлэр засгийн эрхийг баялдан авах ардын хусгалын гол асуудлыг шийдвэрлэж эхэлжээ. Олон улсын империализмын гар хөливөөгч хятадын ганин цэрэг Унгерны цагаан цэргийг орон нутгаас хөн зайлуулж ардын нэгтгэх ёсыг тогтоох зорилт тулгуурлаа. Ардын журам цэргийн зохион байгуулж дөрвөн хорооны дараагаар Тунцэг, Сэрэнбэрж, Хасбаатар, Бадарсас нарыг томилжлоо.
Есімзің 12 оны үндесін еркі жүдені темсілен қадалып болсын Монғолин тұс ғардықтындегі сүнелік зірілғар. Екіледі Монғолин түрек атнамы толығыч, даран мен қысымзың 12 оны өл, хүчер ұстықсын кәтатин қырғыстыргекінен найырғыл, бодық тәбілін көбейді. Монғолды күч түрін оржелісін кәтатин дарын көйлікчет, негжел ғарықнедіра инку ботоцығырдың тосырнас ховытын қарды. Сірек, ғавырке әктіт бокшы жүйесін арқымен ғарыға менсірге ботнырығын ұстығыч, тосқотек челесінір қойсығыдың қадымтығатырек дей олықсын ардытымыне зепсік темсілен анқыне том еліп, империализм, феодализм кезір өтсін ардын қойсығыдың ефлекті болды. Ен шерін толылданды дәмдейсі хватрын сіреген женшін авиасывелік орынша тұр қорц тоды берсейін. Жәнжесі хватры тұр жөссің иқырым, тұру жүмі жөссің ардытымыне әрім шыдыр қой керекті тұғалтсын бір кішедек сүрін давыч, зәрсіндан завыл көртіп, әйімшікке чин зіргі ұрап, жармейн үкіді жарымты сіргі өттен бейті дөрі әлі болыч, орым зірген батыра жойдан. Әйімшікке чин зірік жәнжінан, дайчын үктіңген борд партизан от торсын сансар. Партизан дәмдің залу ехін тер тұғайған қорыны жойын. Мен қысылға харинекің оны хавар қолың сарек арғынайын өттер өйтесін түң барайғаныңғы ол кісі сұхватыр табын көңілі партизан сәріктегі майын дастыға қорар дейін. Энти ядат ол кісі тәрді ортын арысыда сұхатқы әсілі оғыд қарықсың. Бейтейді хатеға хот иғадың сақын хүнекі әмек әлді. Екі том қарызығас, аптың хастың шо ойды. Сақтай сөйтесіне марғасын, намын тоғыра түртескен қатырентін өжірсейма. Ғавырық яқтығы одағын алтын болғыг чөлесіне дыра, артын түр заскен ғазыры енді нұ жерде. Ғавырық яқтығы чөлесін байлданы ұрытың, Бірагин елжісірік тотегі намын тұғыра ярысты құрылдан араң апчелетсіде. Артын нам тұры заскен ғазыра созын жүғылар кім жауыда. Артын намын мөлі Монғоларын дөдіріріш сағарыс чуеда. Оңғырыны деримчет, түнте сөлбілтін нейсін. Монғолы қорын арды түмнен қотылдықч, орауқчы феодалмай теңісірік темсілік артын нам зөкон байғынче. Өлірін өңгісін мәңгі-мәңгін қавра сонтыға өлсе ұчырып бұрытсын сайқын қавыр болсын. Ен ол әкшілеріне өрін туя, сәдімі көқтеңдерін нарыны ешчі сасырып, яту әйтен барберін қуамыры дейгілсін қавыр өтен. Монғоларыны бұшындар жөйсін сел құйсын мұсын қойып, мәңгі есін сұң ғырынегін он енгіч қайырсан. Нетіндайсын сағантын есіргі темсікеді церген тосын жезі өлкеге зәулетті заскен ғазырас көсісіне дағу, менгі есін зон қорынегін оны тавы доғар сырен дондор, зәулеттің олан әрімін негедіміл корып сындырған не еміне өдірітсің айн, Сибирин алдырты партизан Шетинкіні командылсың отряды от Монғолын отықт бар жерде. Барың өңгірің, Монғолары тең нам заскен ғазырайық Монғол чоғдарын остығылқын толт, байыр көне мартесірге ғывыр қияқтыры құтлығычы. Жәнжесі қуатырың өдірітсің артын жүрім сіргі байыр көне сірге қияр сықылы. Кедегер өңгірің, арғын негімен қорчым сірікте атсың мұрын девиз, босыт көчінек омырзы көтліксін болырч, зөрісіндің құрчата көй чадық чүгі ойда. Артын жарымты сірегі зәулеттің олан әрінің әңгот, мен қысын зон қорынегін оны үйдіру тауды ғар сарауды, оңғырын етірген қолы көчінек ботсақсин. Хам теңекі темсілес Монғолын ардытым, өрін жинхін ханнекі дөмік төшік, аврын хамғадықчы зәулет торысыз, зәулеттің ардытым, олан әрім мұңмейім кетігек, лавтая тәніммеді жақсын деген. Менгі есін сұң қоймеген оны толдуға сен тұрған, ардын жүрім сірік месіл хүрек чөледі жол. Соңын золдың әрі өтіч, ғасынген төлді хүретлесі Монғоларын, ардынның чөледікч, ардын жүрім сірік, одан әрмен әңгі өте, хүрені артуыт байыстағар оқтың. Ол Сәймілхан бейчіз өргіт бәйді.
Золотын хөлсгөд Феодрын хэмжээлж үерхэд хаант засгийг халж 1921 оны 7 дугаар сарын 8-нд улсын төрийн бүх эрхийг ардын засгийн газар шилжүүллээ. Ардын засаг байгуулагдсан тухай мэдээг ард түмэн баяр баясгалантайгаар хүлээн авлаа. Тусгаар бүтэнсэн Монгол улсыг байгуулсан тухай 1921 оны 7 дугаар сарын 11-нд тунхаглан зарлаа. Монголын сайхан оронд ардын хувьсгал ялж, Монголын арга түмний эрх чөлөө аз жаргалтай цоошин амьдралын гайхамшигт үе ингэж эхэллээ. Монгол ардын нам, ардын засгийн газраас байлдан олсон засаг төрийн баттан хамгаалах хувьсгал дарга хэмжээнүүд авч явуулсан. Орон нутагт ардын засаг захиргааны байгууллагыг байгуулах, анхны сургуулийг хөлөө байгуулж, надаахийн уурхай, сонин бичгийн хороо зэргийг сэргэн ажилд оруулсан. Сквадрын наачлагаар 1921 оны 8 дугаар сард манай намын дайчин туслагч Монголын хувьсгал залуучуудын эвлэл байгуулагдлаа. Шаардлагыг эсэргүүцсэн хувьсгалыг үн гэрүүлэн ардын засаг төрийг баттах хэрэг, ард олны дунд хувьсгалын үзэсгэлэнг дэлгэрүүлэх, дарлагч ангийн харгас чамдыг илчлэн ардын хувьсгалын одотыг säхин хамгаалах, олон түмний хүчийг дайчлан зохион байгуулах үйлсэд намын төв хэвлэл уран сонин болон бусдын хэвлэл ухуудах хуудсууд их хурд гүйцэтгэж байлаа. Монгол нутгийг цагаантны үлдэгдээс бүрмсэн чөлөөлтөл улаан армийн ангуудыг тус улсын нутаг дэвсгэрт баялагыг хүссэн Монголын засгийн газрын хүсэлтийг зөвлөлт засгийн газар дэмжин хүлээн авсан билээ. Монгол зөвлөлтийн зэрэг мөр зэрэгцэн явж нийтийн дэсэн цагаантан тусдаглаа. Баруун өнгөрнийг олзлон зөвлөлтийн цэргийн морин хрооны дараага Аракасовскийн ангид тушаажээ. Зөвлөлт засгийн газар Монгол зөвлөлтийн ард түмний нийтийн дэсэнтэй тулдаж баатарлаг авьяа байгуулсны учир зөвлөлтийн байлдааны улаан түгийн отонгоор Жанжин Сөхбаатар, Чайвсан, Хатанбаатар Масарчуу нарыг шагнажээ. Москва. Монгол зөвлөлтийн анхны хэлэлцээрт оролцох манай төлөөлөгчид зөвлөлт хүрээний нийслэл Москва хотод хөөцсөн иржээ. Ардын комиссариат нарын баг зөвлөлийн даргад Монголын засгийн газартай байгуулах хэлэлцээрийг өнөөдөр багтааж хянан үзхийг танд даалгана гэж надад нөхөр Литвийн бүх хичээнгүйдэн хүслээ. Амжих хэсгийн мэдэгдэнэ. Коммунистны баяр хүргэж мэндэлсэн Ленин. Ингэж их багш Ленин Монгол улс Монголын ард түмний хувь зяаны төлөө ямагт онцгой анхааран халамжилж байлаа. Эрх чөлөөний тэмцэлийн гал дунд Монгол зөвлөлтийн ард түмний хооронд үүсч тогтсон ангийн холбоо Ахын дугийн наримдод 1921 оны 11-р сарын 5-нд Москвад гарын үсгэд орсон Монгол зөвлөлтийн анхны түүх цэрэг Батчин бэхжээ. Владимир Ильич Ленин шууд оролцоотойгоор байгуулагдсан Монгол зөвлөлтийн энэ хэлэлцээр бол засгийн эрхийг байлдан авсан эрх чөлөөт хоёр ард түмний хооронд байгуулагдсан эрхтгч гэрээ байснаар олон улсын шин маягийн харилцааны анхны албан хуудас болсон билээ. Энэ гэрээнд Монголын талыг төлөөлөн Сөхбаатар, Цэрэндорж нар, зөвлөлтийн талыг төлөөлөн Гец, Духовский нар гарын үсгэд оржээ. Монгол зөвлөлтийн анхны гэрээ хэлэлцээрт гарын үсгэд орсон тэр өдөр Дэлхийн хөдөлмөрчдийн багш Ленин Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ленин Монголын төлөөлөгчдөд зөвлөлт орос улсын ажилчин дараачинтай холбоотойгоор төр улс ба аж ахуйн тусгаар тогтнолын төлөө тэмцэх нь танай орны хөдөлмөрчдийн ганц зөв зам мөн гэж сургамжлан хэллээ. Ленин Монголын төлөөлөгчдтэй уулзаж ярилцахдаа хэлсэн мэрэгэн сургаал нь империализм, феодализмыг эсэргүүцсэн ардын хувьсгалын цаашдын өрнөлтөнд онцгой ач тустай зүйл болсон юм.
Эхлэний сэрийн тунгалаг байх